том юм ярих хэрэгтэй л дээ. За энэ бол хөгжлийн стратеги гэж ярина гэсэн үг. Ер нь бол үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг баримтчиг байгаа. Энэ бол 2021 он гэхэд бол нэг хүн доногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $12,000 дээш болгомжтсон байгаа. Энэ бол Дэлхийн банкны жишгээр бол энэ бол өндөр орлоготой хүмүүсийн орны жагсаалталтай. Энэ лугаа одоо яаж хүрэх вэ гэдэг асуулт ярих хэрэгтэй байна. Гэтэл сүүлийн 3 жил бол нэг хүн дотоодын нийт бүтээгдэхүүн 3 дахин өссөн байдаг. Гэтэл ядуур 36 биш 39 болчиход 8 болчиход байдаг. Гэтэл бид нар энэ хөгжлийн загвараа өөрөөр харах хэрэгтэй. Биднүүдийг ингээд 20 жил болж байгаа хооронд чинь Сингапур ерөөсөө гүйцэтгэхийн аргагүй хөгжлөө ш. Нэг хүн донох дотоодын нийт 40,000. Одоо хятад гүйцэтгэхийн аргагүй. Одоо Камбож манай өмнө орцсон. Ягаад гэвэл програм хангамжийн одоо экспортороо экспортлогч 20 орны оронд орсон. Одоо ингээд дахиад 20 жил өнгөрөх юм бол Африкийн бүх орнууд бидний өмнө ороод зогсчих юм бол бид зах зээлд гарч чадахгүй. Тийм учраас яаж хөгжих вэ? Ямар загвараар хөгжих вэ? Ямар тэргүүлэх салбар байх вэ? Ямар тэргүүлэх одоо бүс нутаг байх вэ? Ямар тэргүүлэх технологиуд байх вэ? Ямар тэргүүлэх шинжилгээ ухаан байх вэ гэдэг дээрээ бол маш сайн тийм ярилцах хэрэгтэй. За эндээс би одоо тодорхой саналууд дэвшүүлье гэж бодож байна. Жишээлх юм бол одоо үндэсний хөгжлийн хороог бол нэлээд том яамны түвшинд байгуулад үндэсний хөгжлийн хорооны дэргэд одоо үндэсний хөгжлийн хүрээлэнгээ авчих хэрэгтэй шүү дээ. Энэ хоёр тусдаа байгаа юм. За тэгээд хөгжил бүс нутгийн асуудлыг эрхэлсэн том газрыг бол үндэсний хөгжлийн хороонд байгуулах хэрэгтэй. Одоо бүс нутгийг хариуцсан ямар ч бүтц байхгүй нэг шадар сайд хариуцдаг тэр нь 2-3 хүнтэй ингээд 20 жил болоод энэ ч үр дүн харагдсангүй шүү дээ. За тэгээд мэдлэг суурилсан эдийн засгийг 21 он хүртэл байгуулна гэж байгаа шүү дээ. Гэтэл мэдлэг үйлдвэрлэх процесс Монголд өнгөрсөн 20 жил гарсангүй. Шинжилгээ ухаанаас ямар ч том нээлт гарсангүй, шинжилгээ ухаанаас ямар ч том технологи гарсангүй ингээд 20 жил болчихлоо. Яг уу материалын үйлдвэрлэлийн салбар гэх юм бол бизнесийн өрөөнд бол одоо хуучин бол ноолуул гаргаж ирсэн. Одоо сүүлийн үед бол нэг спорт салбарын архинууд жоохон гараад эхэлж байгаа шиг байна. Өөр юм байхгүй. Тийм учраас одоо бид нар бол мэдлэг бүтээх процессыг бий болгохын тулд энэ шинжилгээ ухааны академи, Монгол улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль нэгтгэх хэрэгтэй. Ингэх юм бол мэдлэг сайн гарна гэж би ойлгож байгаа. Ингэж чадахгүй бол бид дахиад 20 жил ямар шинэ технологи байхгүй, ямар шинэ нээлт байхгүй, ямар шинэ бүтээгдэхүүн байхгүй бол дахиад 20 жилийг алдна. Нэг зүйлийг би зүгээр бас ингээд санал болгож байгаа юм л да. Бид нар нэг юм яриад эхлэхээр гэж эхлээл тэгэл юуснууд олон зовлонтой байдаг болохоор нэг бүх зовлонгоо ярьцдаг. Тэгээ энэ бол бидний зовлон баг. Бүгдийнх нь зовлон, засгийн зовлон хамгийн түрүү. Тэгэхээр бид нар аливаа асуудалд бол одоо түрүү чи хэлснээр энэ зовлонгоо ярьсаар хагаад 20 жил болчихлоо. Яг зовлонгоо дахиад манай дасцсан хөрхи зовлон байгаа болохоор зовлонгоо ярьж юм л да. Сингапур жигтэй хөгжсөн. Би сая яваад ирсэн үтцэл л дээ. Хятад хөгжсөн гэдэг. Тэгэл яриад л байгаа. Энийг л яриад л болохоор харин яаж явах уу гэдгээ ярих хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар ярмаар байгаа. Яах ёстой гэдэг маань нэг хэлбэр нь энэ эдийн засгийн форум болж байна. Хүн болвол тодорхой асуудлаар боловсруулалт хийгээд тодорхой асуудлаа сайн боловсруулад шинжилгээ ухааны үндэслэлтэй орчин үеийн өрсөлдөх чадвар дээр үндэслэл эдийн засгийн асуудал байж болно. Нийгмийн асуудал байж болно. Аль ч салбарын асуудал байж. Тэр асуудлаа тэр өөрөө хэлээ шийдлийг гаргах ийм хэмжээнд боловсруулалтыг хийгээд оруулж ирээд яг тэр асуудлаараа ярих хэрэгтэй. Тэр боломжийг энд хийх хэрэгтэй. Тэгвэл орж ирээд ингээд 900 юм ярьчихар чинь аль нь чинь бөөмөд болох. Тэр формын гол зорилго бол чанартай одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй ийм манлайлагч нар гэж хэлсэн шүү дээ. Ийм мэдлэгтэй хүмүүс маань цуглаад тодорхой хөгжлийн тодорхой сэдвээр л ярив. Яг тэр сэдвээр. Тэгээд тэрийг хэрэгжүүлэхэд засаг тэр зөвлөм шийдлүүдийг аваад шийдвэр болгох уу гэдгээ бол тэр засаг их хурл нь шийдээд амьдрал дээр хэрэгжүүлэх асуудал дээр нийгэм хамтраад явах хэрэгтэй. Нэггээр хэлэх юм бол бид нар одоо мэрэгш хэрэгтэй, төрөлж хэрэгтэй, ерөнхийгээс тодорхойр орох хэрэгтэй гэж. За баярлалаа. Тэгэхээр Монголын эдийн засгийн форум 2011 бол хөгжилт хамттай гэсэн юм яриатай байгаа. Хөгжилт хамттай бай гэж тийм ээ. Одоо яриад байвал үнэхээр олон зовлон бий. Тэгэхээр бүх зовлонг тооцох форум битгий байгаасаа гэдэг дээр бол олон хүн бас санал нийлж байгаа гэж бодож байна. Ингээд үйлдвэрчний нийлдэлийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар. За үйлдвэрчний тэмцлийн үндсэн аргачлал бол мэдээж хүмүүс харахад бол одоо жагсаал цуглаан хийх гэдэг юм уу ажил хаялтыг нэг л тэмцэл хараад байдаг. Тэгэхээр энэ тэмцлийн цаад зорилго нь нэг ширээн дээр сууялдаа гэдэг үндсэн зорилго байдаг шүү дээ. Ерөөсөө ширээн дээр сууя гэсэн урилга. Ажил хаялт гэдэг бол хамгийн сүүлчийн урилга. Тэгэхээр энэ арга хэмжээ хамгийн чухал юм аа. Монголчууд одоо ингээд ганцхан монголчууд л бид биш л дээ. Одоо Америкч байна уу, сая эдийн засгийн хямрал болоод ирэхэд Европч байна уу, хаасаагүй хамгийн ихний алхам ердөө хоорондоо уулздаг. Яах вэ гэдгээ ярьж. За одоо уулз болцоо боллоо. Одоо яах вэ жишээл форум дээр. Тэгэхээр энэ уулзах болцоог одоо ингээд
яг иргэний нийгэм байна уу, бизнес эрхлэгч ард иргэдэд хэлэхээс илүү яамдын төвшөнд энийг маш сайн ойлгооч. Одоо энэ асуудлыг ярихлаар нэг өөрийнхөө бодож байгаа мэл бидэнд тулгуул нэг уулзалт хийвэл хийхгүй бол тэгэл ерөөсөө зүхтаал авчихсан. Одоо хөдөлмөр хөлсний доод хэмжээний тухай 2008, 9, 10, 3 жил хөөцөлдөж шүү дээ. Араас нь хөөцөлдөөлөдөг хаан ч явна мэдхгүй гадаад л яваад байгаа юм уу яа. Тэгэхээр яамны төвшөнд анхааръя. Яамны төвшөнд анхааръя. Хоёрдугаарт энэ уулзалтыг зүгээр нэг дараа жилийн эдийн засгийн форум хүртэл бид бас ингээд тас тэр чигээр ингээд хүлээчмээргүй байна бас. Ингээд бас хэн нэгэн ухаантай хүн ингээд энийг одоо сайхан сэтгэлтэй хүн зохиогоосоо гэдээ бид ингээд хүлээгээд ямааргүй. Энэ хооронд дандаа уулздаг механизмаа ажилуулъя. Уг нь бол хөдөлмөр нийгмийн зөрчлийн гурван талд үндэсний хороо гэж байдیں۔ Энийг ерөөс ашиглах бизнес эрхлэгчдийн маш том бүлэглөө тэнд одоо байдаг. Эзэдийн холбоо, холбоо зөвлөрийн танхим гэдэг ингээд энийг нэгдүгээр ажил болгоё. Эцэст нь яг энийг ажил болгоход мэрэгжлийн хүмүүсийн байр суурь, мэрэгжлийн хүмүүсийн тэр дүгнэлтүүдийг иргэний нийгэмч, бизнес эрхлэгчдэд нь ялангуяа шийдвэр гаргах төвчний хүмүүс нь маш хүлээн зөвшөөрж ажилдаг байя. Өнөөдөр ч одоо маш их тийм бүхнийг мэдгч хүмүүс одоо ингээд шийдвэр гаргах төвшөнд очсон юм шиг байдаг биш. Шийдвэр гаргадаг хүмүүс тэр мэрэгжлийн хүмүүсийн дүгнэлт нэгдүгээр чухал. Дүгнэлтээ тойрж нийгэм даяараа хилцдэг байх. Тэгэхгүй мэрэгжлийн хүмүүсийн дүгнэлтгүйгээр зүгээр бүгдөө 2 сая 700 мянган уурхай инженер болоод нэг хэсэгт ажиллаж шүү дээ. За төр иргэний нийгэм хоёр бол маш ярьдаг гэж түрүүн бас шүүмжил гарлаа шүү тийм ээ. Бизнесийн ерөөсөө оролцдог юм аа. Тэгээд бизнесийн дуу хоолойг одоо энэ формоос бол илүү сонсох юм сан гэж. Тэгэхээр би бол одоо бизнес эрхлэгчдээс бас энд хандаж энэ жилийн чуулганы бас нэг онцлог гэдэг дээр бас нэмэлт мэдээлэл өгөх зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд энэ удаа бол бид нар хөрөнгө оруулалтын чуулганыг бас 3 дахь өдөр нь хийя гэж ингэж тохирсон байгаа. Тэгээд энэ талаар бол мэдээлэл гадуур явж байгаа. Тэгээд гол санаа нь юу юм гэхээр өнгөрсөн жил бол бид нар анх удаа эдийн засгийн чуулганы зохион байгуулсан. Монголчууд голж өөрсдөө одоо манлай зохион байгуулад тэр нь бол маш амжилттай болсон. Тэгээд энэ одоо тэр үр дүнгээс гадны хөрөнгө оруулагчид сүүлийн үед ялангуяа одоо энэ байгалийн баялагын салбарыг дагсан боломжуудыг маш их сонирхож байгаа. Энэ хөрөнгө оруулагчид маань одоо энэ эдийн засгийн чуулганыг бас маш их сонирхоод ирсэн. Тэгэхээр зэрэг бид нар одоо гадны түншүүдтэй нэг талаас цогц мэдээлэл өгөх, нөгөө талаас дотоодын одоо хувийн хвшлийн компаниудаа бас гадны хөрөнгө оруулагчтай уулзч ярилцах энэ боломжийг олгох зүйтэй маа гэдэг энэ жилээс бол одоо хөрөнгө оруулалтын чуулганыг 3 дахь өдрөө буюу 3 сарын 4-нд зохион байгуулахаар болсон байна. Тэгээ энэ удаагийн хөрөнгө оруулалтын чуулганаар бол 4 үндсэн сэдвээр эдийн засгийн чуулгантайгаа нэлээд тийм уялдаатай байдлаар бид нар ярилцъя гэж байгаа. Нэгдүгээрт эрсдлийн менежмент энэ нь одоо илүү макро буюу одоо Монгол улсын эрсдэл гол одоо эрсдлийн хүчин зүйлүүдийг яаж бид нар харж чинь яаж одоо энэ эрсдлийг удирдах нь яаж энэс зайлсхийх вэ гэсэн нэгдүгээр сэдв. Анхаа болон түүнийг дагсан хөрөнгө оруулалтын боломжууд, 3 дугаарт хувьчлал, тэгээд 4 дугаарт бол санхүүгийн зах зээлийн шинжилгээ гэсэн ийм 4 үндсэн сэдвээр ярилцлагууд явагдана. Маш их мэдээлэл солилцсон. Үүний хажуугаар хувийн одоо компаниуд болон хөрөнгө оруулалтын банкуудын онцгойсон тийм хөрөнгө оруулалтын төслүүдийг нэг үрчлэн танилцуулах ийм одоо чуулган болох юм аа. За баярлалаа. Сайхан мэдээлэл өгсөн. Тэгэхээр Дэлхийн банкны эдийн засгийн шалтгаан оролцож байгаа. Ерөнхийдөө энэ форумыг одоо яаж харж байна Дэлхийн банкны? Монгол улс байгаа олон улсын байгууллагуудаа хамтраад эдийн засгийн баг хурал, эдийн засгийн онол практикийн баг хурал нэртэй ийм арга хэмжээ зохион байгуулж ирсэн л та. Гэхдээ энэ жилийн хувьд бол ер нь бол яг ингээд монголчууд өөрснийх нь ингээд санаачлал гаргаад зохион байгуулж байгаа энэ арга хэмжээг дэмжиж оролцъё гэдэг дээр санал нэгдээд ингээд оролцож байгаа. Ер нь бол маш их баяртай байгаа. Яг тэгэхээр энэ форумын хүрээнд ярилцахаар сонгож авсан сэдвүүд маань өөрснөө яг энэ цаг үеэ олсон. Энэ цаг үед өнөөдрийн хувьд бол ярилцахаас өөр аргагүй байдалд хүрсэн ийм сэдвүүдийг сонгож авсан учраас ер нь бол маш их идэвхтэй дэмжиж байгаа. За тэгээд би өөрөө эдийн засгийн хүн учраас яаж харж байна вэ гэхээр энэ бол 2 том сэдв байгаа. Нэг нь бол хөгжлийн бодлого гэдэг сэдвийн хүрээнд нэгдүгээр хөгжлийн чиг загвар модель ямар байх юм. Ер нь цаашдаа Монгол улс маань өсөөд байдаг, хөгжөөд байдаг. Энэ маань яаж хүндээ илүү үр өгөөжтэй болох юм. Хүнд өгөөжтэй өсөлтийг яаж бий болгох гэсэн нэг сэдв байгаа. Хоёрдугаарт нь бол хөгжлийн төлөвлөлт, төсвийн бодлого ямар шүүхэн чиг хандлагатай явах юм бэ? Энэ хоёр дээр бол хүмүүс маань илүү их анхаарал тавьж бас өөрснийхөө санаа оноог ямар нэгэн цензурт тавьдахгүйгээр бас хүмүүстэйгээ хуваалцаасаа гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр ер нь бол бид нэр хөрш орнуудаа харж байна тийм ээ. Өнөөдөр Монголоос 20 жилийн дараа зах зээлийн эдийн засаг шилжижсэний дараа 20 жил эргээд харахад бид нэр
цаашдаа ярина ямар шухан одоо чиг хандлаар хөгжих вэ? Хэрэглэгч буюу импортлогч орн байх юм уу? Эсвэл одоо Америк нэгдсэн улс шиг ч юм уу? Эсвэл одоо яг хөрш хятад улс шиг яг үйлдвэрлэгч орн байх юм уу гэдэг өнөөдөр бид нар шийдэх цаг дээр ирчихсэн байна. Энээс хамаарат эргээд бид нар жилд одоо дор хаяж хамгийн бага 5-аас дээш өсөлт гаргаж байгаа учраас энэ өсөлтөнд бид бүхэнд хүмүүс маань бүгдээрэнд нь найдвартай шүүгчтэй байж чадах нь уу юу? Яг бол 2005-аас 2008 оны хугацаанд Монгол улс маш өндөр өсөлттэй гарсан ернээсээ ядуурлалт 36%-аас 35% болтлоод буурсан. Нэгэсэндээ 1 пунктээр буурсан гэсэн. Тэгвэл энэ өсөлт маань эргээд биднэрт бүгдээрэнд нь найдвартай өөрөө өгсөн үгүй юу гэдэг асуултанд бид нар цаашдаа бас тийм ээ энэ форумын хүрээнд харилцан ярилцаж санаа оноогоо уралдуулж ингэсний үндсэндээр цаашдаа бас энэ өсөлт маань яаж бүгдээрэнд нь одоо хавтгай хэлбэрээр тий хүн бүхэнд одоо адил төвш хүртэж болох вэ гэдэг арга замыг бас хэлцэхэд зүйтэй алхам болох юм болоо гэж үзэж байна. Яг тэгэхээр бас манай Монголын зүйр цэцүү гэдэг штэ. Бүгдээрээ хэлцэл буруугүй, бүлээн усаар байгаа бол хэрэггүй гэж. Тийм учраас энэ замлаар явж байна да. За баярлалаа. Тэгэхээр энд манай одоо эдийн засгийн форумд оролцох салбар уралдааны хөтлөх маш олон сэтгүүлчид ирсэн байгаа. Эдийн засгийн чуулга уулзалтын гол зорилго бол хөгжлийн өсөлтийг хүнд яаж хүргэх вэ? Хүнд өгөөжтэй өсөлтгээ сая алтан цэцэг ярьлаа. Тэгэхээр харчлуун дараагаас тодруулаад яг энэ эдийн засгийн хөгжлийн загвар хүнд өгөөжтэй байх тэр гарцсан юу гэж төсөөлж яаж одоо томьёолж байгаа бол Хүнийг эсвэл эдийн засгийн өсөлт хөгжлийг бол хүнд хүргэх механизм ерөөсөө хоёр л байдаг гэж хэлж болно да. Нэг нь бол одоо бүтээн хэмжээр дамжсан. Өөрөөр хэлбэл манай одоо монголчууд бол маш өндөр бүтээмжтэй ажиллаж чадах юм бол тэр хэмжээгээр цалин орлого нь өсдөг. Энэ бол дэлхийд одоо шингэдэг сонгодог юм одоо хэлбэр гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй орнуудыг яагаад өндөр хөгжилтэй орнууд гэж хэлдэг юм бэ гэвэл яагаад өндөр цалинтай байдаг юм бэ гэвэл бүтээмж нь маш өндөр байдаг. Тийм жишээ та. За хоёр дахь арга нь гэвэл одоо жишээлбэл яг хүнээрээ дамжихгүйгээр одоо байгалийн баялгаас одоо орж ирсэн орлогыг бол хуваарлах арга байгаа. Энийг бол яг одоо Аляскийн сангийнх ч юм уу Кувейтийн одоо Сауди Арабийнхан бол хэрэгжилж ирсэн. Тэр бол бүтээмж нь өндөр гэж хэлхийн аргагүй зүгээр байгалийн баялагтай учраас бол тэрийг хуваарлаж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо юуны өмнө ерөнхий сайд бас урд нь хэлж байсан хүн бол одоо хөгжлийн зорилго байгаа. Ерөөсөө энэ боловсон хүчин боловсрал мэржсэн одоо боловсон хүчийг бэлдэх асуудал чинь бол манайх бол 2 дугаар замаас илүү 1 дугаар замыг бол чухалчилж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хүнээр дамжиж юм бүтээж тэгж одоо өндөр орлоготой байх ийм л хөгжлийн загвар юм да. Бид нар бол Монгол улс орнуудын жишгээр харьцуулах юм бол ямар загвар авах вэ гэдэг имийг ярих нэг хуралдаан болж байна гэж. Жишээлбэл Эдс баялаг ихтэй улс одоо ихтэй улс орнууд өндөр хөгжилтэй болсон жишээ загварууд байж юм л да. Норвеги байж юм, Канада байж юм, сая Австралиг яваад Эдс баялаггүй мөртлөө хөгжсөн Сингапургаас ярьж байгаа. Эдс баялагтай мөртлөө бидний хэлдэг хараал ерөөлн болцсон Африкийн орнууд авилгал хэлэх бол энэ бүх зүйлийг үгүй ярилцаад ингээд ойлголттой болсон. Одоо харин тэгвэл эндээс бид нар ямар сургамж аваад аль сайны дагуу сарны гэрлэгдэх шиг яах юм бэ гэдэг. Тэгэхээр бид энэ хөгжлийн загвар дээр энийг ярих хэрэгтэй болох байхаа гэж ингэж үзэж байгаа. Энэ чуулга уулзалтаар бол бас энэ дээр яригдах хэрэгтэй сэдвүүдийн нэг болно. Ер нь засгийн газраас бидний одоо дэвшүүлээд тавиад ирсэн ерөнхий зорилт магадгүй энэ чуулгын сэдвээр бид нар ярих бас нэг ярийн сэдв. Бид нар бол тэг ядуу хараад идсэн гэдэг юм уу эсвэл одоо баян тэгээд зүгээр хуваарлтаар ашиг орлогын хуваарлтаар явдаг гэдгээсээ илүү сая бүтээмжээр тулгуурс ард түмэн бүтээлч улс орн хөгжилтэй байх энэний тулд засаглал нь нээлттэй ойлгомжтой иргэдийн оролцоог хангаж чадсан байх энэ засаглалын асуудалтай хамт шийдэгдэх асуудал юм аа хамт уялдаатай явах асуудал юм аа гэж үзэж байгаа.